Дараагийн мэдээ жоохон бие ярзаг носон мэдээ байгаа. Страховын дотор байр бясаагаар дүүрчээ. За энэ страховын дотор байр гэдэг нь болохоор Прагт байдаг маш алдартай дотор байр гэж болно. Чехт бол хамгийн том дотор байрт тооцогддог. Ерөнхийдөө бол Чехийн техникийн их сургуулийн харьяаны байр боловч бас өөр сургуулийн хүүхдүүд бас байгаад идэг. За тэгсэн чинь энэ сургуулийн дотор байрны талаар ийм мэдээ гарсан байна. Оюутны хэлж байгаагаар энэ дотор байрын менежментийн алдаатай үйл ажиллагаанаас болоод ингээд бясаа гарч ирээд байгаа гэсэн. Яг тэгэхээр эднийх урд нь шавж устгал хийж өгдөг байсан тэр компаниас саяхан өөр компаниар сольсон юм байна. За тэгээд тэр шавж устгалын компани нэрж ариутгал энэ төр хийгээд хор цацсан ч гэсэн олигтой үр дагавар үзүүлээгүй гэж байна. За тэгээд бясааны ер нь голцоо матрас, хүнжил болон дэрний орчмоос олддог гинэ. Зарим оюутнууд бүр ингээд биеэрээ дүр ингээд улаан гөвдрүү болтлоо хазуулсан байж байгаа жишээний энэ бичлэг дээр гарч ирсэн. Ямар амар юм бэ? За би энэ дотор байранд нэг удаа очиж үзчихсэн. Тэгээ гол нь нөгөө байрлалын хувьд айгүй аятайхан байршилтай. Хотын төвтөөгөө ойрхон. Тэгээ дээрэс нь нэлийн хямдхан учраас тэгээд бас багтаамж томтой болохоор оюутнууд тэнд байхаас өрцгүй байдаг. Гэхдээ зүгээр энэ бисамиса гэхээс өмнө би ч одоо жил гарны өмнө нэлээд очиж үзэхэд бол айгүй бохор. Айгүй хэцүү нөхцөлтэй байр харагдчихсан. За тэгээ энэ мэдээний доор бол хүмүүс маш их сэтгэл бичсэн байсан. Тэндээс нь зарим нэгийг уншия. За нэлээд олон хүмүүс бол хөөрхөн оюутнуудыг ийм газар байлгаж болохгүй. Эдгээр ч одоо бидний ирээдүй болсон хүмүүс, бидний нэг оюунлаг давхаргын хүмүүсээ ийм газар ингэж байлгаж болохгүй гэсэн байгаа. Дээрээс нь бас энэ хүүхдүүд шээ одоо нөгөө амралтынхаа өдрөөр гэрлүүгээ харахтаа цүнх мөнхөнд нь энэ бясаа наалдаал тэгэл тардаг штэ. Тийм болохоор хурдан устгах хэрэгтэй гэж санаа зовсон хүмүүс их байсан. За тэгээ бас нэг хүн болохоор маш зөв ариутгалаа хийх юм бол дорхноо устж арилдаг асуудлаа. Энэ тэгээд яг хүүхдүүд заваан байснаас үүссэн гэж шууд ойлгож болохгүй. Бисаа яг нөгөө түрүүний хэлснээр зүгээр зочид буудлаас ч юм уу тий айгүй гой зочид буудал байсан ч гэсэн ингээд хувцсанд юм уу цүнхэнд ингээд наалдаад очих юм бол дорхноо үрждэг тийм балиар амтаа. Тэгэхээр ариутгалаа хийх нь л маш чухлаа гэсэн юм нэг сэтгэл байсан. За тэгээд мэдээж хошигнсан сэтгэлээс нь жишээлх юм бол намайг залуу байхад дотор байрны тэжээвэр амтантайгаа байж болохгүй л гэдэг байсан шүү дээ. За тэгээ бас нэг сэтгэл нь болохоор энэ яг үнэн болоогүй болоо би эргэлзчихлээ. Гэхдээ үнэн байх магадaltaй гэж бодож байна л доо. Юу гэсэн бэ гэхээр гэр оронгүй хүмүүс энэ нөгөө дотор байрны юуг нь угаалгын өрөөг нь ашиглаад усанд ороод идэг. Тэднээс болсон байж магадгүй гэсэн ба. Тэгэд миний тэр очиж үзэхэд бол ер нь жижүүр мижүүр бол айгүй хайнгал байдаг юм билээ. Тэгэхээр энийг магадaltaй л гэж бодож байна л та. За тэгээ бас нэг хүн энэ мэдэн дээр эднэр харахтай гэдгийг бичгээ мартцсан байна гэвчсэн байгаа видеод энийг үнэ яриад байгаа худлаа яриад байгаа гэдгийг ойлгохгүй байгаа. Харахтай гэвэл бурхан минь ёо. За тэгээ нэг ийм аимшиг мэдээ байна. Манай байр азар гайгүй цэвэрхэн байр. Гэхдээ ер нь энэ Страховын байр шиг тийм бохир заван байр өөр газар байдаггүй бах уу? Миний харсан хамгийн амрал дотор